Намайг найраа гэдэг. 30 орчим настай, царайлаг, ганц бие, ингээл залуу. Энэ биш. Харин энэ. Яа тав бэ? Битэлтэй хөнгө өчлөө. Өшөө. Чи гуух болохоор гуйлагч шиг загнаад. Үх болохоор өлөгчөн шиг айс гаргаад авах юм а тий. Зяах чамайг удаан хүлээж чадахгүй гэсэн шүү. За би ойлгож байна. Бид нар чи хүмүүс биш тийм биз дээ. Хүн хэлээрээ мал хэлээрээ би ярилцаад ойлголцож олно шүү дээ тийм биз дээ. Надад тайлбарлах 3 минут өгч л дээ. Ой. Чиний наприхыг чи сонсоод иргэж зяах явуулаагүй шүү дээ. Босоо. Хүн тоглож болно. Алдчих болно. Алдснаа өгөө сурчих ихтэй зөө. Чиний алдсан мөнгө чи 10 сая байгаа шүү дээ. Одоо бол харин 15 сая өгөн за. Яагаад вэ? Явдлаа чин зардал. Битэлтэй найзуудаа надад яаж тайлбарлах 30 секунд өгч л дээ тэхүү. Бас цогцсон байж тээ. Надад хүнд үе тохиолдол сэтгэлээр унах болгондоо би дээвэр дээр гарч ирдэг. Дээвэр дээр гарч ирэх болгонд яагаад ч надад инээмсэглэл тодордог. Инээмсэглэл тодорх болгонд надад их шин санаа төрдөг. Надад хизээч үгүй гэж хэлдэг. Хар багын минь найз үрлэгэн үрлээ байгаа штэ. Үрлээ! Яасан бэ? Үрлээ цэцэрлэгт огтаач үрдэг байсан. Сургуульд ороод ч үрж байсан. Их сургуульд ч үрж байсан. Одоо ч гэсэн үрсээр л байгаа. Хөөе. За юу вэ? Яс юу болов? Найзтай мөнгө зэлж. Үгүй. Үрлээ. Би үнээр арга мустаа чам дээр ирж штэ чи. Би чамаас байнга мэдгүй шүү дээ тийм шүү дээ. Чи над руу битгий ингэж хараад бай. Үгүй гэсэн бол үгүй. Би чапака. Чи ямар тоо болцсон бэ? Чи тэр мөнгөтэйгөө баяжаар жаргаараа зөө. Би чамаас тэр мөнгөж авахгүй. Зөө. Энэ найз мэд. Би чиний найз өстэй. Хүн амьдралдаа алдаж болсон зөө. Би яг өөрөөсөө татаад алдсан. Өнөөдөр надад хүмүүс алдах чи. Тэд нар аална. Чамд юу хэд байгаа? Багшаа өдрөө. Хэр удаан цоглоосэй? Жил хагас. Үрлээ чи бодоод үзлээ тийм үстэй. Уугаар бодлоо гэхэд чи жил хагас цуглуулаад тэр 7,200 буцаад олчих штеп. Найзд нь тийч найзтайгаа үлдэх гэдэг тийм үстэй. Найз нь чамаас зүгээр авахгүй. 7,200 гэж найз нь чамаас аваад буцаад 14,400 болгоод өгч. Сарын дараа. Чи миний мөнгөөр тоглох гэж байна уу те? Маа. Үгүй. Би чиний мөнгөөр тоглохгүй. Найз нь бизнес санаа байна заяа. Би 7 хоног болгон 30% ашигтай бизнес санаа бодож болсон. Чамаас санхүүнээ надад санаа байна тийм үстэй. Чи ер нь тэр мөнгөөр яах гэдэг юм бэ? 8% лизингэнд орноо. Байртаа бол. Үгүй. Чи сууж байгаа аан би уу гэж. Чи зүгээр одоо хотын захад нэг өрөө байр. Хууч нэг MP байр авах. Хэд вэ? 60 сая төгрөг. Чи 8% лизингэд хамрахын тулд дор хаяж 30%-ийнх нь төлбөрийг төлсөн байх хэрэгтэй. 30% хэд вэ? 20 сая төгрөг. Чамд одоо хэд байгаа? 7 сая 200. Чи жил хагас махиж 7 сая 200 олсон юм чи. Яг энэ тооцоолоор бол 2 жил хагасын дараа үлдсэн 12 сая 800 авах. Чи 2 жилийн дараа 20 сая төгрөг юу ч биш. Чи өнөөдөр энэ үний инфляц өсөлт бууралтай хатны унц энэ долларын байнгын өсөлт мөнгө биш болоод байна. Чи 2 жилийн дараа яах вэ? Зүгээр хог. Тэрний орд чи надтай нэг сарын дараа чи 8%-ийнхаа бизнесийн байранд ороод би өрөө дараад цэвэр ашигтай бизнес эхлүүлж явж шít. Ямар вэ?
Чи тэгээ яг юу хийх вэ? Оо, ямар бизнес вэ? Ламбард. Ламбард уу? Хүүгүү ламбард. Ламбард. Чи бодоод үзлээ. Гудамжаар дүүрэн ламбард. Хүүгүү ламбард гэх юм бол хүн болох юм. Дээрээс нь чи хөрөнгө оруулалтын хэсэг чи захирал нь олзаа. Би захирал нь болох гэж юу? Би ахтай нэг маркетинг зартинг хийгээл явж ийл. Нэрээ би захирал нь болох юм уу? Захирал болно. Ийм хөвгтөө бас юм чи ондаа авчидгөө. Ондаа авчидгөө найз өглөөс хойш хоол хатаад. Яах юм бэ? Дими юм мөнгө өгөхгүй шүү дээ. Бас чи ухаацаа болсон биш. Нэрээ болсон биш. Юу яриад байгаа юм мөнгө өгмөргүй шүү дээ. Чи мөнгө. Сайн байна уу? Сайн. Юм авах юм уу? Авнаа авлуу яах вэ? Хүүгүү ламбард. Гэтэ бас яг хүү шүү дээ. Та бас ойлгох хэрэгтэй. Манай тавьсан мөнгөний чи бид нар 30% авна. Юу гинэ? Үйлчлүүлсний хөлсгээд одоо хар ус хүртэл үнэтэй болчиход хахад бид нар яачаас зүгээр авах. Тэгтээ та сонсоод үз. Бид нар эхний үедээ танаас 30% ч авна. Хоёр дахь удаа та манай ламбард юм тавил 20% авна. Гурав дахь удаа тавих юм бол 10%. Дөрөв дахь удаа тавих юм бол 5%. Тав дахь удаа тавих юм бол бид нар ямар ч мөнгө авахгүй. Ашигтай санал байгаа зү. Тэгээ танаа ламбард мөнгө байгаа юм уу? Бага. Аа? Яг юу тавих юм та? Хэр их юм байгаа? Бага. Аваа юм байгаа юм уу? Бага. Шүт. Дэж. Яа, биш ч. 50. Юу тавих гэдэг байгаа бэ та? Надад 250 мянга төгрөг хэрэгтэй. Юу тавих юм бэ хаа? Бууга 50. Манайх буухгүй. Бууч. Би тэгээд бууж тавчих. Авъя гэдэг юм шүү шүү. Авлаа хаа. 250 гэжтэй. Хаа чи 250 гэд үнэтэй юм шүү. 200 л авчил дээ төхөө. За тэгээд 200 тав. 200 авчил төхөө. За 200-ыг нөгчлөлтэй чи. Чи банд руугаа битгий бууж Бууга тоош. Тоош. Хоосон 20 жилдээ нэг дуурдаг байхгүй юу? Наа чи 19 bis 364 ханаг дээр явж байгаа шүү. Тоош. Мааха. 200 юу? Тий 200 наад чи 1000-аар байгаа. За баярлалаа. Хагада 260 болгож буцаж өгнө штэ. За. Ваа. Ботолц. Ботолц чи бизнесийн шин санаа төрлөө л дөө. Ямар санаа? Хоёлаа мөнгөө 2 дахин үржүүлье. Яаж? Банк дээр нь. Хөөе. Надад бизнес их шин санаа байна. Ямар санаа байгаа? Хоёлаа пүүжний ламбард ажиллана. Үлээ. Хоёлаа шиврийн бизнесээс доош орохгүй шүү заяа. Чи жоо том юм ярил та. Инфляци уналттай, өсөлт, бууралт, албаны унц хэд болж байна? Хоёлаа энэ ламбарда өргөжүүлээ 8 нэр их болох хэрэгтэй байхгүй юу? Найз нь явж гадуур өнөөдрийн мэргэлдээ хийж байгаа юм уу? За сайн байцгаана уу залуучууд. Сайн байна уу? Хичин дээр тавьсан юм аа.
Одоо жоохон хурдалчаараа мэдэрч. За яах вэ? Та бүгд тавьсан юм уу те? Их чи энэ мөн үү? Их чинь мөнгө зүүж доош орохгүй шүү дээ. Энэ мөн үү? Наа чи энэ хуруунд орлоо юу? Энэ чинь нэг ууч байна, уучлаарай. Та нар чи яс халуун юм бэ? Энэ мөн өгчээ. Их чинь давчлаа. Мөн байна. Мондаг. Чот. Сайрч. Ламбард дэзээ пилэдэг авдаг гэсэн юм бэ? Түм. Тэгвэл ахын хөрөгч яах вэ? Энэ манай авах байхгүй. Дараа мэдээлэл өгч байна. Бүтээгдсэн Бэлдэн хаан явсандаа буудаж зан азар гэгэл ингээд бонхны үе хаалт ярьж байсан үнэт ихэд хөөргийг дуудлах худалдаагаар худалдаж байгаа таатай мэдээлэл хүргэж байна. Бидний бичсэн мэдээлэл ахаад байна. Уучлаарай. Эний ч энэ авчлаа төхөө. Болох юм уу? Болно. 20,000. За тагсан 120,000. Дайрчлаа штэ. Замаа харж яваа гэдэг чи би вэрэгэд автчих чи. Яава зүгээр үү? Юу зүгээр үү гэж? Машин зүгээр үү? Чи юу гараад байгаа юм бэ? Би хүндээ харцгаад байна. Зүгээр машин хайр юм шиг хайр юм. Одоомчтой явахд яадаг гэж гайтай юм шиг машин хөвлөө хийчих. Машин зүгээр өстэй ч. Яана би хүндээ харчлаа штэ. Ямар хөөрхөн юм бэ? Яг л кинон дээр гардаг шиг. Ийм гоо үзэсгэлэн бэд юм гэж юу? Та битүү өдлөөрөө заяа би хадах юм дээр утсан чинь. Айгуу. Яа. Болгоомчтой явж сам амнагруу гарахтаа хөөш. Хүн гай болох нь дөрөвчтэй. Яв юу? Имлэг орё. Яаш. Юу? Наач зүгээр юм шиг. Юу? Наатах машин суулгах гэдэг юм уу? Таашаа гайгүй юм юу? Юу л машин суулгах гэж. За юу бодгоо. Харин сая битүүр зүг мөрөөрөө явж ирсэн чинь энэ өвчтөө юм уу? Амин өвдсөн юм уу? Яасан машины доогоор яваад очих өвчтөө. Та одоо зам мама харддаг юм ааш юм бэ? На би яаж зүгээр юм уу? Би зүгээр. Зүгээр үү? Гайгүй юу? Би хэн машин барьж авсан? Та юу? Би бол дайраагүй. Хэн барьж авсан? Юу би машин барай авсан. Тий, манай хүн дайрсан. Битүүр ч өрөөс мөрөөрөө явж байгаа хоёр ч дээрээс 30 км цагийн хурдтай яг ногоон гэрлэр. Манай хэд ч болохоор зөв юу яасан? Сарын юм сургуулаад өгсөн. Жолооны хүрсээ тий. Тэгээд машин барьж чадахгүй дайрчихгүй. Тэгээ би яг уулд хэлсэн бохоо болгоомжтой яваараа гэж тэгээд эмгтэн улсууд яахав тэгээд та хэдэн милтэй явж ирсэн? Битүүр өрөөс яг 4-ээр 30 км цагийн хурдтай яг ногоон гэрлэр яг явж байгаа байхгүй юу? Ногоон гэрлэр яваад ороод орохын даван дээр наад чинь улаан гэрлэр орж ирээд машины дугуйгаар яваад орчих واخхой өөрөө. Тийм ээ чи. Би гайгүй юу? Гайгүй. Таны бичгээр юм юм байна уу? Энэ имэгтэйд явж буруу. Энэ имэгтэй зүгээр машина барай явж. Би энэ ногоон гэрлэр амжинд гэж бодоод гүйцэх байхгүй. Тэгээ би яг гай боллоо энэ ч та. Би яг гай болчихлоо. Тий. Чи яа хулаараад байгаа юм бэ? Чи ингэсэн байхгүй. Чи зүгээр дугуй. Чимээгүй байж ой. Зүгээр миний. Ой. Өш энэ нөхөр чи яач байгаа юм бэ? Наад нүд зүгээр юм уу? Энэ сая мөргүүлээд юм болчиход байгаа юм шүү. Энэ одоо энэ сонирм болчихсон. Наад малаа юм чи угаасаа машины урдуур анх орж ирэхдээ анивч орж ирсэн угаасаа. Үгүй анивчаа юм шиг. Чи ингэдэм үү? Угаасаа. Гү би эхнээсээ угаасаа анивчаа. Юу марцсан юм шиг нууц сарсаглах юм. Тийм үү? За. За би бас ажилтаа байна өш. Юу яа? Чи гомдолтой мó? Би зүгээрээ. Чамд ямар нэгэн гомдол асуудал байна уу? Байхгүй. За. Та хоёр гомдол байна уу? Одоо бас хэцүү шээ. Битүүрч юу яахаар байдгүй. Яахаар гомдлгүй байдгийг.
Өч битүүч бас дөрвөөр явж төв зүгээр явж байсан машины урд орж. Хайхын шиг тэнэг. Тэр гайгүй юм шүү дээ. Оо энэ хардаа. Энэ төв зүгээр байсан машин заа. Энэ сая урд орж ирээд ачаа сая мөргөөд нэвдэ ачиж байгаа байхгүй. За тэгээ хоорондоо гомдол байхгүй бол одоо хурдхан замаа чөлөөлөх хэрэгтэй байна. За юу. За юу. Энэгээр бас хөдөлгөөн саа. За баярлаа. Зүгээр наа чи зүгээр өөрөө зүгээр гэж юм заа. Чи ер нь зам хамаар боломжтой явах яадаг юм. Зүгээр үү чи? Зүгээр. Аваа. Гөө яах хэрэггүй. Ха? Би зүгээр. Тэ дагсаа явчих юм уу? Нааш ой. Тамаа ой. 5,000 төгрөг болох юм уу? Машина суу. Би өрөө. Чи яхаар надад 30 өгөөд. Чи өөрийнхөө дураар дүрм зөхөдөг чи юм хинбэ? Хинбэ чи? Хин чи? Би захирлан байна. Ай чи. Чи надад 30 өгөө авах уу те? Тийм үү? Тус хөөргийг Монголын үе үеийн хаадууд удирдагч нар барьж байсан бөгөөд хөөргийн дууд хугацааны анхны үнэ нь 150 мянган ам доллар болох юм байна. Бидний итгэх дараах мэдээлэл анхаарлаа дуулна. Ягаал мэдэл хүн шиг ингээл бангартал телевизтэй хэрэлдээд идэв. Бодохоор л бүр инээ төрөд байгаа юм. Чи тэгтээ өөртөө хэрэгтэй бүдчихээ заяа. Бити юм эргүү балаа юм үзчих. Чи бодод үзэлтэй. 6 өрөө байрны мөнгөөр нэг жижиг юм хөөрөг аваад тэрийгээ тэгээ хадагдаад байж идэг тийм мэдрэл муутай солиотой тэнийг амтан байх уу? Ха? Байна. Тийм хүн байдэн шүү лээ. Гэхдээ тийм хүн биш дээ. Сая нэг л өгөх хөхгүй хүрлээ. Магадлалын онлоор бол Монголд одоо 2 байгаа л гэсэн. Хинээд хөргөө. Нэг жинжиг хөөрөг шүү. Тэрийгээр одоо яах вэ? Явжаа. Хүн байна уу? Оо, манай хазааха. Та ямар их таашд юм бэ? Хүн аваагүй шүү. Зүгээр А? ой, хандо. Чиний өөрөө ажиллах дуу. Тийм би захирлан л та. Юу? Чи жоохон биш. Захирал нэр зүүнэд бол амжилт аханд жавар. За баярлалаа. Баярлалаа. Юу болов? Хөөе энэ харин аваа захирал гэсэн чи амжилт гэсэн гэдэг чинь. Хааж байгаа. Манай хаацсан. Бизнесийн гол зарчим бол цагийн хуваарийн дагуу ажиллах зүй. Би хадаа маргааш ирзээ. Бид нар цагтаа ангуугаа цагтаа. За. Ааны мэлий за сонсож юм энэ өрд. Аан хитаачд нэг хайрх бол уун. Даанч манай ихнэр ээлж ажилтаа шөнө яваад гисэн. Тэгэд агаан коридор гадаа хөлжлөө зогсож байгаа хгүй. Хаанд би хараад энэ энийг агаан тавих гэсэн энэ өрд. Ах уу. Ави. Хэдэр тавих вэ? Хэдэр тавих бэ? Анд нэг агаад 100,000 төгрөг өгч. Агаан өглөөдөө осод ирээл амтай. Хидгэнэ. 100,000 төгрөгөө 100 авчил та. Гөлч яаш нэ. Тэр бүх насаар ажиллаж нэ олохгүй зөө. Энэ манай гэр бүл удмын минь амьдралын баталгаа мэдөө. Тэгэхээр та өөр 100,000 штэ. ахгүй яах шүү. 20 л аваад. 20 аваад. 20,000 авъя. Гараа яа. За заам гүлгнүүд. Өөх заа. Майнаас. Бүрг гэж боллоо шүү. За тэгээд Тамууд хагалж магалж ба.
Алсаа. За за. Алсноо. Юуны? Хөөе. Нөгөө ах чинь энэ хөөргөө авахгүй. Энэ хөөрг нь манай ломбарданд өгчих юм бол энийг зараад найз нь 8% лизингд орж чадах болов уу? Энэ хөөрг юу хэд хүрэх бол? Хөөе, би чамаас юм асуугаад байна шүү дээ. За одоохоо. Би одоо энэ мессеж бичих юм бол яг нэг орд орох гэдэг шүү дээ. Юу оров вэ? Юу ормор гэж харин ормор гэл юу ярьж штэ. Юу ялаац. Хөш, би чамаас юм асуугаад байна шүү дээ. Энэ хөөргийг зараад би 8%-ийн лизингд орж чадах болов уу? Энэ хөөрг юу хэд хүрэх юм бэ? Би нөө. Юу зэ одоо энэ миний ууцгаж байгаа юм ба штэ. Энэ чулууг их сайн мэддэг байхгүй юу? Тэрнээс асууч заяа. Хэд хүрэх нь вэ? За. Чи одоо тэгээ гараад явах ч юм уу те? Чи ингээл явуулын ломбард гээл надаас өчнөө мөнгө төгрөг аваад гараал яваад. Хоёулаа нэг данс тооцоогоо нэгтгэж л да. Одоо нийлүүлээ шүү дээ би. Одоо нийлүүлээ. Гэхдээ хизээ нийлүүлэх гээд байгаа. Одоо би энэ хөдөө очиж байгаа. Энэ том юу яаж шүү дээ. Би одоо явчихна гэж. Чи хурдан ирээрээ. За. Ширүүх юм болох нь дээ. Юу гэж вэ? Чи хөөр харагдаж байна. Эний шам. Ямар гоё юм бэ, баярлалаа. Зүгээр. Хоёул өөр газар орох дөхөө. Яасан бэ, таалагдахгүй юм уу? Үгүй. Жог аймар байна. За, гоё л газар байна шүү дээ. Тийм ээ. Гоё газар байна. Сайн байцгаана уу? Оо сайн байна уу. Сайн байна уу? Та юу захиалах вэ? За, би эхлээ танаа нэрийн коктейл чинь захиалчих. Нэрийн коктейл. Окей. Та юу захиалах вэ? Бой. Юу захиалах вэ? Би ус захиалчих. Цэвэрс. Оо, хотлаа. Нэр юм уу? Нэр. Зүгээр л ус. За. Усаа. Зүгээр л ус уучтай. Юу, ариун цэврийн зүрэ хаанад үлээ? Харин цэврийн өрөө юу? Тий. Тинчээ. Тэнчээ. Тий. Яасан зүгээр үү? Би нэг ариун цэврээр орч ирэх. За.